Бид хүүтний хамнаа ажиллангууд л хүний уушиг цаашилдаг хоттой болоод бараг л 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд өчнөч нь арга чанар хайж үзсэн. Мөнгө хэмнэлгээс эхлээд мөнгө үрддэг, санаанд орж болдгоос эхлээд санаанд оромгүй гээд олон арга замыг хайсан. Дааж өдий болтол үр ашиг нь гарчхаар мэрэгэн санаа хинч олоогүй байна. Утааг усгах мэрэгэн санаа олсон хүнийхээ хөшөөг зөөсөн хөшөөнийхөө боорон дээр барина гэж амлавал ер нь ямар вэ? Төр засаг утаагүй болох туйлын хүсэлтэй иргэдийн хүсэлтээр тулгуурлан хэдэн 10 тэр бумаар нь хэдэн жил үейлэн идэж уусаар ирлээ. Өөрсдийнхөө уушгийг үнтэй хэмтээрээ өвөл цагийн томилолд хотын захад байдаг хаусуудаар эмчлээд зовлон мэдэхгүй зүтгүүрийг нь туулахгүй өдийг хүртэл явж байна. Сүүлдээ уулаа сэтэж Улаанбаатарыг нэгт сахилуулна ч гэж байх шиг бас уулан дээр тоо сом том сэнс зоогоод үлээлгэж байна ч гэх шиг. Энэ мэтлэн олон санаа ал гарсан. Харин хэрэгжиж байгаа байдал нь зүгээр л шахмал түлш болцоход байна. Бодит байдалтай зогсож байгаа нь тэр юм байх. Гэтэл нэг шуудаа шахмал түлш нь өнгөрсөн жилүүдэд 6,000 төгрөгөөс энэ жил айгүй бол өсчил таараа. Харин нэг шуудаа түүхийн нүрс 2,000 төгрөгөөр одоо борлуулагдаж байна. Гал түлж байгаа иргэдэд тэр утаанд явж байгаа хүмүүс нэг их чухал биш гэдг нь ойлгомжтой. Хамгийн гол нь гэр орнод дулаахан дулаацж байгаа түүхэн эдэн өртөг багтай байхад л хамгийн чухал байгаа нь ойлгомжтой. Одоо тэгээ дөнгөжл хасах хэмрэгөө орж эхлэж байхад утаа гэдэг ч манан бодон шиг загалтж байна. Азар харин цагаагаар бидэнд арай нааштай хандаж утаа төвж байх ёстой үйлрлийг жаахан ч гэсэн хойшлуулж байгаа. Захиргаан станцаа нүүлгэж шинэ хот байгуулж агаар цэвэршүүлэгч гудамжиндаа хаа сайгүй байрлуулах гэх мэтэр явж болох талтай. Арайч иргэдээ нүүрс төлөвлөл шоронд хийдэг болчихгүй байх гэж найдаж байгаа. Эсвэл уушгаа эмчлүүлгээд хүн бүхэнд мөнгө өг. Тэгэхээр халамж болчихно. Тэгэхээр явандаа хорт утааны багал шилдэг төслөөр шалгарах байх. Утаач ойртож байна, уушигч хорсож байна, хөшөөтэй биш одоо утаатай тэмцэх цаг болжээ.